Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2025 оны 4 сарын 17-ны шөнө Сидней хотын Бэнктаун дүүрэг ердийн тайван намуухан орой байв. Тренти Ким гэх 45 настай Вьетнам эмэгтэй гэртээ 2 хүүгийнхээ хамт амарч байлаа. Нэг нь 8 настай, нөгөө нь 15 настай. Оройн 10 цаг 30 минутын үед нэгэн хар өнгийн машин гэрийнхэн гадаа ирж зогсоно. Гэрлээ асаахгүй, дуу чимээгүй. Харин дараа нь 5 хар хувцастай масктай ирчүүд машинаас бууж сумтай буу бейсболын зөвхөр барьсан байдалтай гэрлүү дайран оржээ. Хамгийн түрүүнд баг хүүгийнхэн толгой руу зогсон. Хүчтэй зохиолсны дараа бяцхан хүү цусаалдан газар унсан. Ээж нь очих гэтэл түүнийг газар дарж хүчээр хувцсыг нь тайлж бүр гудамж руу чирэн гаргажээ. 15 настай хүн юу ч хийж чадаагүй. Шоконд орж юу ч сонсохгүй, юу ч ойлгохгүй зогссоор байв. Тэд ээжийг нь хүчээр чирсээр машиндаа суулган авч явсан. Хөршүүд нь юу болсныг ойлгоогүй. Зарим нь гэртээ хэрэлдэж байгаа юм болов уу гэж бодсон байна. Харин гэмт хэрэгтнүүдийн машин явсны дараа нэгэн хөрш гадаагаарч ирээд бүгдийг ойлгожээ. Гэрийн хаалга эвдэрсэн баг хүн ухаангүй өвдөж байв. Ээж нь байхгүй. Яаралтай түргэн тусламж ирж 8 настай хүүг эмнэлэг түргсэн. Хүн дэлбэрийн тархины гэмтэл яаралтай хагалгаыг шаардлагатай байжээ. Тэр орой 11 цаг 30 минутын үед Сидней Бэверли Хиллс дэх нэгэн гудамжинд тас гэсэн дуу гарсан. Хүмүүс сандраад гадагшаа гарсан чинь гудамжинд нэг машин шатаж байжээ. Шүн дунд тэр нам гүм гудамжинд тэр машин яг л кинон дээр гардаг шиг аимшигтайгаар дүрэлзэж байж. Тэр хавийн орсон суугчид шууд галын албанд дуудлага өгсөн. Гал командийнхан ирж 20 минутын дараа арай гэж галыг унтраажээ. Тэгээд галыг унтраасны дараа машины арын суудал дээр шатсан эмэгтэй хүний цогцос олдсон. Хин гэдгийг таних аргагүй байв. Үнэн дээр энэ цогцос Тренти Ким байж болзошгүй байлаа. Тренти Ким гэх эмэгтэй 45 настай Вьетнам гаралтай 2 хүүхдэд дагуулж 10 гаруй жилийн өмнө Австралид нүүж ирсэн нэгэн. Тэр Бэнктаун дүүргийн Эдвард гудамжинд амьдардаг. Өглөө хүүхдүүдэд сургуульд хүргэж өгөөд дараа нь маникюр салонд ажилладаг энгийн нэгэн эмэгтэй байжээ. Өдөр бүр яг ижил хэмнэлтэй амьдрал. Хөршүүдтэйгээ мэдлэн ажилдаа явна, хүүхдүүдийнхээ хоолыг хийж өгөх гээд. Төрсөн өдрөө хэдхэн хоногийн өмнө тэмдэглэж гэр бүлээрээ ахуулсан сүүлийн зураг нь одоо түүний эцсийн дурсамж болж үлджээ. Хөршүүд нь түүнийг тусархуу сайн хүн байсан гэж хэлдэг. Тэр хинт ч муу юм хийгээгүй, ямар нэгэн мөнгөний үр, хууль бус зүйл, эсвэл хин нэгэнтэй муудалцсан зүйл байгаагүй. Тэгэхээр яагаад хин түүнд ийм зүйл хийсэн юм бэ? Тренти Кимийн нөхөр тэр үед ажилдаа байсан болохоор амьд гарсан. Тэр Сиднейд байгаагүй. Харин Кинсланд мужид томилтоор явж байсан гэж мэдэгдэв. Энэ бол мөрдөгчдийн анхаарлыг татжээ. Мөрдөн байцаалтын явцад түүний нөхөр өмнө нь Виктория мужид үйл ажиллагаа явуулдаг мансууруулах бодисын бүлэгтэй холбоотой байсныг тогтоосон. Мөн тэр бүлэглэлээс их хэмжээний бараа алга болсон байжээ. Тэгэхээр Тренти Ким гэдэг эмэгтэй өөрөө энэ нэрэгт ямар ч холбоогүй. Гэхдээ нөхрийнх нь өмнө хийсэн алдаа ямар нэгэн уралт гэмт хэргийн бүлэгтээ орооцолдсон эцтэй тэр хүний гэр бүлийг боллож орхисон. Ингээд Австралийн цагдаа нар асар том хэмжээний мөрдөн шалгалт эхлүүлсэн. Тэд маш сайн мэдэж байлаа. Энэ бол зүгээр нэг хүчирхийлэл, зүгээр нэг гэр бүл чиглэсэн халдлага биш. Үүний цаана зохион байгуулалттай бүлэглэл ажиллаж байна. Мөрдөгчид хамгийн түрүүнд Бэнктаун дахь гэр болон шатсан машины газар хоёрыг хамгаалтад авчээ. Форензик баг судалгааны багаж хар нунтаг хурууныхээ илрүүлэх гэрэл ДНХ шинжилгээнд ашиглах бүх тоног төхөөрөмж ашиглан ажиллаж эхэлсэн. Бейсболын цахиурын хугархай, хачирхалтай даавууны үлдэгдэл, цусны толб, хурууны хээний уул мөрүүд бүгдийг цуглуулж микроскопоор судлаж эхлэв. Үүний зэрэгцээ хөршүүдээс байцаал авч эхэлжээ. Нэг хөрш хэлэхдээ оройн 7 цаг 30 минутын орчим гудамжны буланд хар хувцастай хилэн араб маягийн аялахтай залуус сичгтээ зогсож байсан. Тэгээд удалгүй алга болж 10 цагаас хойш хохирогч эмэгтэй орилгох чимээ гарсан гэв. Энэ мэдүүлэг мөрдөгчдөд шин тамга өглөө. Гэмт этгээдүүдийн дунд өвөрмөц гадаад хэлтэй хүмүүс байж болцсошгүй. Гэхдээ хамгийн чухал сэжүр бол камерын бичлэгүүд байв. Хохирогчийн гэр болон машин шатсан газар хоёр ойролцоогоор 6 км-ийн зайтай. Энэ чиглэлд байрласан замын камерууд гэр орооллын камерын бичлэгүүдийг цагдаа нар нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Нэг айлын гэрийн гадаах камерт масктай 5 эрэгтэй Тренти Кимийг чирч машин суулгаж байгаа бичлэг үлдсэн байв. Өөр нэг камерт хар өнгийн машин
цагаан өнгийн седан машинтай хамт шөнийн 10 цаг 40 минутаас 11 цагийн хооронд маш хурдтай давхиж буй нь харагджээ. Эдгээр бичлэгүүд тодорхой хэмжээнд гэмт этгээдүүдийг хаагуур явсныг олж мэдсэн ч тэдний хэн гэдгийг олох боломжгүй байв. Бүгд масктай гэрлүүдэд хамтраасан. Гэхдээ мөрдөгчдөд нэг зүйл тодорхой болсон. Энэ хэрэг төлөвлөгдсөн санаандгүй хэрэг биш. Машин түрээсэлсэн, зэвсэг бэлдсэн, нөхрийг нь байхгүй дайрч орсон, баримт устгахын тулд машин шатаасан, нэг ч алдаа гаргаагүй. Мөрдөгчд анхаарлаа Теренти Кимийн нөхөрлөө чиглүүлв. Түүний санхүүгийн гүйлгээ дуудлага бүрийг судлаж эхэлжээ. Тэрээр өмнө нь Виктория мужид үйл ажиллагаа явуулдаг мансууруулах бодисны нууц лабораторид ажиллаж байсан мэдээлэл олдов. Хамгийн аимшигтай нь түүнийг мафийн сүлжээнээс их хэмжээний бараа алдсан эсвэл хулгайлсан гэж зэчиглэж байсан. Ийм тохиолдолд мафийн бүлгийнхэн тухайн хүнийг шийдэгдэггүй. Тэд хамгийн айртай хүнийг нь сануулга болгож хөнөөдөг. Теренти Ким буруу зүйл хийгээгүй. Гэхдээ тэр хамгийн том төлөөсийг төлсөн хүн болж үлдсэн. Учир нь энэ бол мафийн тоглоом. Тэдний хувьд хийсэн хүнийг биш хамгийн хайртай хүнийг нь шийдэх нь илүү үр дүнтэй гэж боддог. Цагдаа нар мөрдлөгийг улам гүнзгийрүүлж Виктория мужид руу анхаарлаа хандуулв. 2025 оны 4 сарын 19-нд тэд Спрингдейл гэдэг газар байрлах нэгэн хууль бус мансууруулах бодисын лабораторид гинтийн дайралт хийжээ. Энэ бол Теренти Кимийн нөхөр өмнө нь ажиллаж байсан гэж зэчиглэгдэж буй газар. Тэндээс химийн бодис, хууль бус үйлдвэрлэлийн төхөөрөмж, баглаа бодол, хуурамч бичиг баримт бүгдийг хураан авчээ. Харамсалтай нь гол гэмт этгээдүүд аль хэдийн цугтаасан байсан. Бүр мэдсэн юм шиг хэдэн цагийн өмнө цугтаасан байлаа. Цагдаа нар энэ бүлэглэлийг зүгээр нэг хулгайч нар гэж үзгээ болсон. Энэ бол Австрали даяар салбарлсан Вьетнам гаралтай гишүүдтэй химийн бодисны үйлдвэрлэл, хүн шатааж устгадаг, гэмт хэргийн мэргэссэн гүйцэтгэгчтэй мафийн бүтэцтэй бүлэглэл байв. Теренти Ким бол энэ тоглоомын золиос байсан. Гэхдээ мөрдөгчд мөрдлөгөө зогсоосонгүй. Утасны дуудлага, банкны шилжүүлэг, камерын бичлэг, машинтай холбоотой бүртгэл зэргийг нарийн шалгаж эхлэв. Гэмт этгээдүүд Сиднейгээс гарч бие биенээсээ сал цугтаасан байв. Энэ бүлэглэл өмнө нь бас ийм төрлийн хэрэг хийж байсан байж болцсошгүй. 2013 онд Сидней хотод гарсан нэгэн хэрэг яг ижил аргаар үлдэгдсэн байжээ. Машин шатааж уул мөр арилгасан, гэр бүл рүү чиглэсэн дарамт амьд гэрч үлдээгээгүй. Хамгийн аимшигтай нь Теренти Кимийг гэрээсээ гаргахдаа түүний хувцсыг нь тайлсан. Зүгээрс нэг хүчирхийлэл биш, сэтгэл зүйн дээд зэргийн доромжлол, хүнийг хүн биш мэд үзэх ноцтой үзэгдэл. Энэ бүхнийг дүгнвэл хохирогч нь гимгүй, нөхөр нь сэжигтэн, гимт хэрэг нь төлөвлөгдсөн, хэрэгтүүд нь мэрэгжлийн уул мөрөө арилгасан. Одоо Теренти Кимийн тухай ярих биш, түүний ард үлдсэн 2 хүүгийн тухай ярив. Тэр аимшигтай оройн дараа 8 настай бяцхан хүү бараг 2-7 хоногийн турш ухаангүй байсан. Түүний тарих хүнд гэмтсэн. Хагалгаанд орж сэхээ амьдруулах тасагт хэд хоног байсан юм. Аз болж хүүс ирсэн. Тэр бяцхан хүү одоо толгоондоо сорвтой. Харин 15 настай хүү эмнэлэгт биеийн гайгууч сэтгэл санааны хямралд байлаа. Дүүн цохиулсан ээжигээ нүцгэн чирж байгааг харсан. Тэр үед юу ч хийж чадаагүй. Тэр мэдрэмж түүнд шүн бүр зүудлэгдэж байна. Аав нь болох Теренти Кимийн нөхөр. Тэр одоо цагдаатай хамтран ажиллаж байгаа. Эхэндээ мөрдөгчд түүнийг сэжиглэж байсан ч энэ нэрэгт шууд оролцсон гэдгийг нотлох баримт олдоогүй. Гэхдээ өмнө нь мансууруулах бодисны бүлэглэлтэй холбоотой байснаа хүлээн зөвшөөрсөн. Одоо тэр бүх буруу хүлээгээгүй ч өөрийн алдааныхаа төлөө амьд үлдсэн 2 хүүгийнхээ төлөө цаашид үннийг олохын төлөө ажиллаж байна. Энэ нэрийг Сиднейд байдаг вьетнамчуудыг тэр жигтэн донслогсон. Аюулгүй байх найдвар байна уу гэж хоорондоо ярьцгааж байсан. Тэр хавийн хүмүүс Теренти Кимийн гэрийн гадаа цэцэг, лаа, зураг, зурвас тавьж хүндэтгэл үзүүлжээ. Харин гэмт хэрэгтнүүдийн хувьд хинч баригдаагүй. Гэхдээ цагдаа нар хэлж байна. Тэднийг тогтоосон. Бид хэн гэдгийг нь мэдэж байгаа. Одоо зөвхөн тэднийг баривчлах хугацаа л үлдсэн. Үндэсний хэмжээнд 90 сурвалжлах зар гарсан. Энэ нэрийг хэрвээ шүүхтээр очивол Австралийн сүүлийн 10 жилийн хамгийн чухал эрүүгийн шүүх хурал болно гэж хуульчид хэлж байна. Үйлдсэн гэмт хэрэгүүд зохион байгуулалттай аллах, хүчээр гэрлүү дайрсан, бага насны хүүхдэд хүнд гэмтэл учруулсан, бууз зэвсэг хууль бусаар хэрэгэлсэн, эд хөрөнгө сүйтгэсэн. Эдгээр бүх зүйлийг нийлүүлбэл насаараа хоригдох ял авах магадлал өндөр. Харин Теренти Ким нөхрийнхөө алдаанаас амьдралаа өгсөн гэмгүй хүн. Энэ бол бид бүгдийн ухаарах ёстой аимшигтай үнний түүх. Хэн нэг нь нууцаар муу зүйл хийсэн бол тэрний үр дагавар зөвхөн түүнд биш хамгийн хайртай хүнд нь ирж болдог.
Та энэ эргийн талаар юу гэж бодож байна? Доор сэтгэлдээ үлдээгээрэй. Өнөөдрийн эрэг энэ үрээд дуусаж байна. Дараагийн эмчилгээгээр уулзцгаая.